Дондгийн гэр бүлийнхнийг та бүхэнд танилцуулъя. Өрхийн тэргүүн Дондог гэр бүлээ сайхан авч яваа ир хүн. Эзэгтэй дулмаа. Гэр орнооч тэр гэр бүлийнхнийг ээж тэр харин ч нэг халамжлан шүү дээ. Дэггүүх тулга компьютерийн араас харин ч нэг цухахгүй шүү. Дэгжин охин нараа. Хөөхөн болохоор залуучууд зүгээр байлгахгүй. За тэгэд хамгийн сүүлд нь унтамхай муу Сиси. Дондгийн гэр бүлийнхэн хямдар нь хятад барааг үргэлж сонгож хэрэгэлдэг. Дондог нэг өдөр ажил руугаа машина унаад явж байвал гинт машин түг таг хийж байсан гал гараад эхлэвгүй шүү. Гэрийн эзэгтэй дулмаа оройныхоо хоолыг хийж байгаад унтаад өрчээ хөөрхий. Хоол нь буцлаа, ширгээ, түлэгдээ, савн шатлаа шүү дээ. Мис нараа уг нь ухаалаг гарвц. Барнавс болоогүй. Таанч тэр нь хуурамч хөөрхий. Нөгөөх маань залуучуудаа ээлжиж ярьсаар байтал утсан халаад чихэн дээр дэлбэрч гинэ. Дэггүүхөө тулга өдөржин фейсбુક ухаж эсвэл нөгөө юу гэдэг үлээд доото билүү мото билүү тэрийг өдөржингөө тоглоно. Гэтэл унтамхай Сиси тулгыг байхгүй хогоо компьютер дээр нэрээд шээчгчээ. Хятад юм болохоор тэр дороо эвдэрлгүй яах вэ? Ай хөөрхий хамгийн хэмдэг нь бодоод хятад бараанууд сонгосон нь Дондгийн гэр бүлийнх нь ийм л гай зовлон авчирч гин. Дондог гинэт бүгдээрээ Америк бараа хэрэглэе гэж эцэг хүн шиг нүнжигтэй загналаа гин шүү. Гэрийн гишүүд ч бүгд хүлээн зөвшөөрч бөөм баяр болцгоо. Гэтэл хинээр яаж бараагаа авчруулах вэ гэдэг асуудалтай тулгарв. Олон компаниуд байдаг юм алийг нь сонгуул дээр вэ гэж Дондог гэр бүлийнхнээсээ асуув. Гэтэл гэрийн эзэгтэй дулмаа маш их туршлагатай, итгэлтэй, найрсаг тийм л компанийг сонгомоор байна. Учир нь бид бүхэн хоошид ч гэсэн бараагаа захиалж шүү дээ. Бичгэн. Тулахгүй интернет ухаж суудаг юм болохоор нэг юм 10 жилийн туршлагатай Коко группийг мэддэг ажээ. Ингээд Дондгийн гэр бүлийнхэн 10 жилийн туршлагатайгаар нь Коко группийг сонгож аав нь машин, ээж нь гэр ахын бараа, хүүн компьютер, харин мис нараа ориг iPhone захиалж гинэ. Ердөө 5-7 хоногийн дотор захиалсан бүх бараагаа Дондгийн гэр бүлийнхэн авч гин шүү. Дондгийн гэр бүлийнхэн Америк бараа хэрэглэснээс хойш сэтгэл тайван, амар сайхан амьдарч гинэ. Байж ямар компани гэсэн бэ? Коко Group. Коко Group.